За энэ өнөөдрийн яриа миний өмнө нь Азийн түүхийн тухай нэг Азийн том түүхийн тухай хийсэн нэвтрүүлгийг одоо үргэлжил гэх юм уу тодруулга гэж хэлж болно. Яа тэгэхээр за тэгээд тэрийг би бас тавьчих хүмүүс эхлээд тэрийг үзвэл илүү ойлгомжтой ч байж магадгүй. За тэгээд энэ гол нь тэр Рол гэдэг эрдэмтний Азийн нүүдэлчдийн түүх ном дээр тулгуурлаж хийж байгаа юм. За би ер нь эхлээд оршил маягаар нэг хэлчих. Ер нь Азийн нүүдэлчтэй үүсэл гэхээр хараа. Энэ Понтын степ гэдэг Понтын хойтлох степ гэдэг маань энэ Каспийн хойтлын тал нутаг. Тэгэхээр энэ тал нутаг гэдэг бол шүү дээ. Одоогийн тал нутаг гэхээр энэ Унграас ахуулаад Манжуур хүрсэн монголоор дайсан энийг хэлдэг. Энэ нөгөө өвстэй, ойгүй, ус бахтай, адуу малны нутаг гэсэн үг. За энэний үүсэл бас юутай холбоотой нэг сүүлийн 2.5 сая чинь одоо мөслөгийн үе гэдэг. Мөслөгийн үе гэдэг маань нэг басгайл хүүтрээл тэгжсэн дулаараад ингээд нэг наацхан 4 удаагийн том тэгтээ 10-20 удаагийн тэм мөслөг дулаардын үе болж ирсэн. Тэгээ хамгийн сүүлийнх нь 2.5 саяын одоо нэг мөслөгийн үе гэж хэлдэг маань тэр. Тэгээ тэрний хамгийн оргил нь бол 20,000 жилийн өмнө болсон байдаг. За энэ ер нь хүний үүсэл хөгжил тэрнтэй их холбоотой. Тэгтээ сонь нараа сүүлийн мөслөхөр бол тийм ээ энэ Европч үндсэндээ ингээд Скандинав, Англи, Мангли эдгээр чи бүгдээрээ цас мөсөнд дарагдсан. Альпийн нуруу хүрчээсэн шүү дээ. Бүр 1 км 600 км байлээ тийм. Гэтэл энэ Сибирь биш шүү дээ. Энэ өндөр газартай учраас хүүтэй хэрнээ юу байхгүй. Мөслөггүй. Тийм учраас энэгээр чинь нөгөө хүмүүс хоошоогоо дамжсан энтер гэдэг. За тэгээд энэ дээр бас нөгөө хүн хизээ Монгол дэрсэн энтер ч гэсэн энэ тал нутагт дэрсэн гэж. Тэгэхээр ер нь бол хүмүүс Африкаас гарахад тарсан одоо Homo sapiens за өмнө нь Homo erectus гэсэн тийм ээ. Ер нь энэ тэр үеийн одоо хоол унд олдох үржин шимтгийж гэдэг юм уу тийм газараа дагаад бас яахан завь мавь чиргэлдэг байсан байж магадгүй гэж байгаа. Тэгэхээр ингээд дандаа ингэж яваад 50,000 жилд энд эхэлж очиход тэгээд эндээсээ Европ руу гарсан байдаг. За эндээс ингэж явсан харагдаг. За тэр үеийн Монгол болохоор ба штэ. Нөгөө хүн төрлөختний цивилизац үүссэн газар чинь дандаа гол савын газар тэр үе чинь малайч хууч байхгүй, хөдөөж хууч байхгүй, ан амтнаа дагаж амьдардаг байсан. Тийм учраас тэр үеийн Монгол бол ба штэ. Тэр хүний амьдрахад нэн тохиромжгүй маягийн үе байсан байхгүй юу? Тэгээ ер нь Монгол руу бол тийм ээ энэ Сибирьт гарсан нас уршаа орж ирсэн нэлээд байгаа. Энэ зүүн талаас ингэж орсон байгаа. Тэгэхээр баруун талаас бол шүү дээ Алтай нуруу бол тулсан харагдаад байдаг байхгүй. Тэр байтугай за ер нь тэгээ нүүдэлч таана үссэн гэхээр шүү дээ. Одоо Оросууд, Украинуудээс улсан Ямная гэж хамгийн анхны гэдэг нь одоо манай ерний өмнөх 3,000 жилийн орчмоос тийм Ямная гэхээр хараа энэ хавьд байсан. Наадах нь зүүн тишээ Казахстан тэгээд энэ Понтын тал гэдэг маань энэ Каспийн арын тал ийшээгээ хар далайр өдөхөд тэгэхээр энд болов шүү дээ 5,000 жилийн өмнө адуу ерөөсөө энэ хавьд л үлдсэн байсан гэж байгаа. Тийм учраас тэр Ямная нөхдүүд бол ерөөсөө адуу агнж амьдардаг. Адуу гэдэг маань харьцангуй жижигхэн гөрөөс шахам байсан. За тэгээд энэ Ямнаягаас үндсэндээ нөгөө энэ бол гэхдээ Азийн нүүдэлчд гэхээсээ Европ. Яг тэгэхээр энэ бол нөгөө 2000 жилийн манай эрдэнэ өмнөөс Европ руу нүүж бүгдийг нийцсэн тэр Индо-Европын өвгцэг. Тэгээ ийшээ яваад зарим нь тэр Кордод вэр гэдэг ингээ Европ явсан. Аз руу явсан нь шүү дээ. Сүүлдээ юу болсон? За Аз руу явхандаа бас ингэсэн байгаа. 3,000 жилийн манай эрдэнэ өмнөх 3,000 жилийн өмнөөс тийм морины адуу агнсан амьдэрсэн адуу ер нь адууг одоо гэрийн болгосон ард түмэн бол энэ гэж байгаа. Тэгээ ийшээ яваад одоо Оросууд, Украины эрдэмтэд юу гэлээ Афанасьевогийн соёл гэж би, Андроновын соёл гэж би. За тэгээд энэ Казахстаны энэ хавь руу Шинтаса гэж 2000 жилийн өмнө бол Шинтаса гэдэг соёл бас гарч ирсэн. Тэнд одоо нөгөө адууг юунд гол нь тэргэнд хөлдөг юм энд их хөгжсөн. За тэгэхээр энэс уршаа явсан болохоор ба штэ нөгөө энтхэг
Индо-Иран өөрөөр хэлбэл Арyan гэдэг. Арyan гэдгийг сүүлдээ Гитлер хүртэл Европ гэдэг яг тэгэхээр эднэрийн нутаг руу сүүлдээ готууд орж ирсэн байхгүй юу? Энэ Украин ч одоо готуудын юу болсон. За би тэрийг дараа нэрье. За тэгээд эндээс энтхэг Иран тэгээд ийшээгээ үндсэндээ Алтай нуруу хүртэл юм байсан. Яг тэгэхээр энэ Индо-Европын нүүдэлчт Алтай нуруунд хүрээд зогссон юм уу гэдгийг юу нэхэр Монголын нутагт Алтай нуруунаас тийм юм гарч ирсэн. Шинжаанд Хятадынхаас тийм юм гарчсан. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ цагаан арьстай, цэнхэр цайварнуудтай, шар үстэй ийм усуд 3000 жилийн өмнө өөрөөр хэл хүннүүгээс өмнө байсан байдаг байхгүй юу. За тэгээд энэ нүүдэлчд сүүлдээ юу болсон гэхээр ингэж харагдаад байгаа юм. За гэтэл Монголынхад бол за энэ нүүдэлтэд тэгж яагаад баруун тишээ нүүгээд энд хамгийн ихний нүүдэлч тэгэхээр Семерүүд гэж энэ одоо Крим будууд байна шүү дээ. Энэ нүүдэлчдийн эцсийн цэг нь дандаа энд байдаг гэсэн. Энэ дээрэл Европуудтай ч юм уу байлдаал дийлдэл болохоо байвал Кримд очсон Семерүүч гэсэн байдаг. Дараа нь Семерүүдийг цохиод орж ирсэн нь болохоор Скифүүд. Скифүүд гэдэг маань за манай сүүлийн 1000 жил. Манай эртний өмнөх сүүлийн 1000 жил. Өөрөөр хэлэх юм бол тэр нөгөө Шинтасаагаас гарсан уршаа Индо Иран Арyan гээ явсан болвол нөгөө тийшээ явсан Сака гэдэг одоо Казахстаны нутаг хавцаа. Сака Скиф гэдэг. Орсоор бол Скиф гэдэг Сизен гэж. Тэд бол нэг манай эртний өмнөх 9800-аад оноос 3-400-аад оны үед энд ерөөсөө ноёлж исэн. Өөрөөр хэлбэл хүннүүгийн өмнө ба штэ. Энэ талын хамгийн том хүчтэй соёл бол Скифүүд байсан. Ягаад Скифүүдийг соёл гэж нэхэр үндсэндээ тэд бол эзэнт гүрэн төвлөрсөн удирдлагатай яг олон янзын дотроо адилхан хэлтэй ч гэсэн хэл төрөл ойролцоож гэсэн жижиг омгууд Монголын аймагуд шиг л байсан байгаа юм л да. Тэгвэл эднэр бол одоогийн олдоод байгаа тэр байтугай одоо хүннүү нартай харьцаж хүннүүгийн булчнаас олдож байгаа юмнууд ч одоо дараагийн үеийн Шамбэж гэдэг юм уу Монголч гэдэг юм уу ихаас илүү сонин барууны юмнууд олдоод байгаа шүү дээ. Тэрний сонин гэхээр тийм ээ энэ үед ер нь дэлхийд юу болж исэн гэхээр тийм ээ. За нэг том юм болсон нь бол нөгөө Александр Македонский чинь Грекээс тэр үеийн ерөөсө хамгийн том гүрнүүд энэ гэхээр энэ Иран та холбоотой нөгөө Гректэй байлдаж исэн өөрөөр хэлбэл 500-аад манай эртний өмнөх 500-аад оны үеэс Акемиди Иран гэж Дариус, Сариус, Зерзис гэдэг нөгөө том хаадуутай те тэд нарын одоо хамгийн хүчтэй гүрэн байлаа. За тэгсэн чинь Македон тэрийг эзлээд Македон ингэж яваад үндсэндээ энтгэгт хүрсэн. За энэ Македоны дараа ба штэ энэ манай Азийн тал нутаг маань үндсэндээ бас Грекийн соёл нэвтэрсэн. За тийм учраас Монголын түүхэн ч гэсэн тийм ээ Брахмановичиг гээл юуны энтгэхийн Грек-Ромын соёлтой холбоотой Грекийн койн мөнгө ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ Төв Азид хүртэл тийм Иранч өөрөө Селевцид гэдэг Александрийн үгсний дараа жанжин байсан ингээд Грек удирдлагатай орнууд их үүссэн баггүй энэгээр. Тэгэхээр Грекийн соёл ингээд орцсон. Өөрөөр хэлбэл хүннүү Монголын өмнөх Азийн нүүдэлцийн соёлын нөлөө хаанаас ямар үүсдэг гэдгийг л ярьж байгаа. За тэгэд ингээд 800-900-аас 300-400 хүртэл Скифүүд ноёлж жагаад тэрний дараа 300-400-аас Сарматууд гэж. Тэгэхээр Скиф Сарматууд бол бүгдээрээ энэ Иран маягийн хэлтэй улсууд байсан байх гэж. Тэр үедээ бол Токарин гэж яриад байдаг. Одоо ч гэсэн тийм ээ Иран хэл гэдэг чи одоо Афганистан тэгэл Иран Фарси одоо энэ Ташкент Тажик энэ төр тийм ээ. Тэгээд эднэрийн дараа Сарматуудын дараа за тэгээд Монголд бол тийм ээ тэр үед бас хүннүү маань ер нь яг хөө хятадын түүхэдний 300 400 манай эртний өмнөх 3 400 зууны өмнөөс ярьдаг ч гэсэн үндсэндээ хүннүү бол тэр хойд зүгийн хуунар гэдэг бол бас л 8 900-аад оны үед байсан бол өөрөөр Скифүүдийн үед хүннүү байсан.
Тэгээд үндсэндээ морунах олон юм бол ski food-ээс дамжсан гэж үздэг. Яг тэгэхээр адууны юу маань энэ тэгээд энд олдсон юмнаас тийм ээ тэр адууг чи одоо шүтдэг, иддэг, тагтдаг. За тэгээд хамгийн гол нь нөгөө морь ундахтай холбоотой амгай, дөрөө, энтрийн бүх юм генетикийн ч тэр археологийн шинжилгээ эндээ байгаа даа байхгүй. Тэгэхээр Монголд бол адуу унах энэ төр бол энэ ski food-ээр дамжиж орж ирсэн байх гэж. Тэгээд skifийн буушууд бол энэ Монгол алтан баруун талаас бас олдсон. За хүннүүгийн хувьд бол бас сонин хүннүү гэхээр те хүннүүгийн буушнаас бол бас энэ Индо-Европын юу их гарч ирж байгаа. Ген. Тийм учраас хүннүү бол үндсэндээ магадгүй Индо-Европын гаралтай at least дээд удирдлага нь тийм байсан болов. За Монгол мэдээч хэрэг Монгол овгтон үндэстэн хэлтэн болвол энэ нутагт тэр үед байсан юм шиг байгаа. Тэгтээ хэлдэг штэ одоогийн монголуудад илүү ойрн хүннүүгээсээ илүү дунхуунар гэж. Дунхуунар нь болохоор одоо үндсэндээ энэ зүүн талдаа, Манжуур талдаа. За тэгээд дунхуугаас гаралтай нь болохоор Сямби, Тообе энэ гэдээ явж байгаа олон аймаг тийм ээ. За хүннүүчин ч гэсэн дотроо хоёр хуваагдаад хойд хүннүү, өмнөд хүннүү гэх тийм. За ингээд тэр үеийн бол одоо гол Азийн соёл иргэншил нүүдэлчдийн хувьд одоо гойд нөлөөтэй соёл иргэншил нь бол мэдээж энэ Хятадын соёл иргэншил. За Хятадын соёл иргэншил одоо тэр байтхан Хятадын археологийн судалгаагаар юу гэж хараад байна гэхээр Хятадын гарлыг бол Шан гэж манай эртний 1700-аас өмнөх үеэс эхэлдэг. Гэтэл тэрний өмнө Шиа гэж үндсэн байсан гэх. Тэр нь баг баталгаа нэг багтаа домог. Тэгсэн сүүлийн үеийн баталгаагаар энэ Шианаар бас одоо хойд зүгийн нүүдэлтээс гаралтайч байсан байж магадгүй гэсэн юмнууд их гараад байгаа. За тэгээд цаашдаа юу болсон гэхээр тийм хүннүүгийн үед хүннүү ялагдаад дарагдсны дараа хүннүү нүүхэд энэ хавь бол үндсэндээ тэр чигээрээ хануудын нутаг болсон. Ханууд ингээд ороод ирэхээр нөгөө түрүү энд скифүүдийн нутагт ороод ирсэн байсан готууд түрэгдээд Оромлоо очоод тэгээд тэрний хойноос Атила энтер очдог чинь тэр. За тэгээд энэ ном дээр Монголтой хамаатай юм нь юу болж ийм гэхээр тийм ээ ингэсэн байгаа юм. Ялангуяа нөгөө Хятадууд чинь хан улс маань яасан гэхээр юутай өмнөд хүн хойд хүн хоёр ч ах トゥ нарын зөрөлдөөнөөс болоод хуваагдаад өмнөд хүн нь Хятадтай нийлж хойд хүннүүгээ дарсан шүү дээ. Өмнөд хүн нарыг бол үндсэндээ Хятадууд ингээд хил дагуу